За тэгвэл одоо бүгдээрээ хариултын T алгалаа урд нь сурсан асуулттайгаа нийлүүлээд яаж ашиглахыг суръя. Жишээлбэл чи хинбэ гэхийг бид нар who are you гэж асууж ирсэн шүү дээ. За биччихье. Who are you? Чи хинбэ? Тэгэнгүүт чиний нэр чин хинбэ гэж асууя л да. Тэгэх юм бол чиний нэр гэдээ бас хариулгын T алгал маань цугаарч байгаа шүү дээ. Тэгэхээр за чиний хийг болохоор your гэдэг гэж бид нар бас сурсан. You гэдгийг араас хаар залхаар чиний гэсэн үг болно. Тэнгүүд чиний нэр хийг болохоор your name. Name гэдэг маань нэр. Тэгэхээр чиний нэр тэгснэ. Чиний нэр чинь хэн бэ? За нэрэн дээр болохоор юу вэ гэж асууд юм л та. Чиний нэр чи юу вэ гэдэг юм бол who биш what гэдэг хэлнэ гэсэн үг шүү дээ. What гэмгүй те. What гэснэ your name гэд. За who are you? Чи хэн бэ гэхдээ болохоор юугийн артаас you are гэж ярьд юм чинь who are гэд are орж ирсэн бол your name гэд. Name гэдэг нь болохоор ямар нэг тийм нэг бас л одоо амьгууч хүмүүний зүйл учраас name-ийн артаас name are гэж ярьдаггүй name is гэж ярьдаг. Тийм учраас what артаас what is your name гэхээр чиний нэр чинь хэн буюу юу вэ? Чиний нэр чинь юу вэ? Нэр хэн бэ гэсэн үг. Тэнгүүд нь миний нэр бол тэрэ гэдэг юм бол миний гэдгийг my гэдэг шүү дээ. Тэгстэй my name. Миний нэр гэмүүдээ my name is. Миний нэр бол Батбаяр гэд хэлчихнэ. За тэгээд одоо түрүү нэг хариултын T алгалыг бас off гэдэг утгартаагаар хэлж болдог гэж сурсан шүү дээ. Ихэвчлэн амьгүй зүйлийг жишээ нь киноны төгсгөл гэдэг юм бол end of the movie гэдээ бид нар сурсан. Тэгвэл за жишээлбэл номны гарчиг гэж хэлье гэдэг юм бол ном гэдэг нь бас л нэг амьгүй цаас байгаа учраас за гарчиг гэдгийг болохоор name бол одоо нэр гарчиг гэхийг болохоор TITLE гэж бичингүүдээ title гэж уншдаг. Title гэдэг нь болохоор ямар нэг зүйлийг гарчиг. Тэгээд номны гарчиг гэж хэлэх юм бол title of the book. Одоо нэг мэддэг ч юм уу ингээ ярьжсэн номнохтой ярьж шүү дээ. Тэр нөгөө нэг номны гарчиг нь юу юм бэ гэж ярих юм бол title of the book гингүүдээ асуулт болгоё гэх юм бол what is гингүүдээ бас нөгөө нэг бид нэг зүйлийн тухай ярьж байгаа юм бол A юм уу A-ийг утгаар болгож авна. Харин ямар нэг цонын ганц ч юм уу урд нь ярьжсэн зүйлийн тухай яриагтаа болохоор D-г залах биш утгаар болгож авдаг шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд what is гэмүүдээ title of the book гэдэг энэ нэг номны нэг одоо ярьж байгаа номны гарчиг гэхэр чинь тэр ном ч одоо нэг л гарчигтай шүү дээ. Тэгэхээр D-г утгаар болгож авна. Тэгэхээр what is the title of the book? За эсвэл энэ D-ийн оронд одоо чиний номны гарчиг нь юу юм бэ гэж асууж болно шүү дээ. Тэгэх юм бол D-гээ болгоод you гэмүүдээ your гэдэг маань чиний гэсэн үг. Тэгэхээр what is the title of your book гэхээр чиний номны нэр буюу чиний номны гарчиг юу вэ гэсэн асуулт.